сайн байцгаана уу? Лайв эхэллээ. Монгол улсын Анод банкны шүүх хуралд Монгол улсын прокурор, ерөнхий прокурор тийм ээ. Энэ алтыг нөлөөснө гэж байгаа. Энэ маш ноцтой тийм юм ярьж байгаа. Тэгээд одоо би бол өөрөө тухайн үед нь бол Анод банкны гүйцэтгэх захирал дэжсэн их төрөж хүн байна. Миний хажууд бол Анод банкны түүцийн дарга байсан тийм ээ. Яг энэ ярих гэдэг хэрэг гардан одоо ажил үргийн хувьд хариуцчихсан тийм үү? Тийм ээ. Маа түүцийн дарга байсан Даваа гэж хүн байна. Тэгээ одоо би өчтөр орон лайв хийсэн байгаа тийм ээ. Одоо түн мэдээлэл өгсөн. Одоо та нарыг бол ингээд алтаа гэж хүн бол ингээд прокурор нөлөөлөөд санаатаар гэж байгаа шүү тийм ээ. Тэгж хэлж байгаа шүү. Бүр зохион байгуулалтаар ингэж бид нарыг яасан гэж аюу өргөн мэдээлэл орж ирсэн. Тэгээд тэр мэдээллийн дагуу би мэдээлэлгүй Даваа бол тийм ээ үнэн гэж хэлсэн тийм үү. Тэгээд сүүлд нь бид нар юундэр хахад ном дээр бичсэн гэж хэлчихсэн. Бид нар уншааг байхгүй тийм ээ. За тэг би ярьчих. За тэгвэл одоо ингээд ерөнхийдөө бол ингээд яг хаа ингээд явчихдаг. Ажил надад байгаа. За ингэж за явчих. За яг даал эхэлсэн үү? Тийм эхэлсэн явж байгаа шүү. 3 хүн чинь. Анод банкны асуудлыг ярих дээр бол яалтчгүй л одоо эхлээл 68% татвар ярих болчихж байгаа байхгүй юу? Тэр талаар бол дэвсэд үеийн ихтер дэлгэнгүй ярьсан учраас би товчхон товчлоо явчих. За 68% татварыг биш хэн санаачилсан бэ? Алтны. Тэгэхээр чинь нөгөө яг алтныхын нь бол одоо энэ нямд орж нөгөө пөрөв дөрж гээд Монгол банкны ерөнхийлөгчсэн тийм. Ортоор отоор гэдэг байна шүү. Гэхдээ тэр чинь болохоор зэсийн юм юу санаачилчихгүй юу Батбаяр. Ардсан нам. Тэрэн гутал нь нөгөө талаас нөгөө ховсголт намаас нямд орж энэ пөрөв дөрж энэ тэр гişүүд алтныхыг нэмээд оруулчихгүй. Алтан дээр 68% татвар. Тэрэн гутал үрдүн яасан гэхээр ерөөсө инхтэрч ярьсан нөгөө манай тэр алтны бараг 80% үйлжсэн баггүй бид нар алтны компаниудыг. Анодтаас хамааралтай гэсэн. Гэтэл тэрний цаана нь одоо манай нөгөө Монгол банкнд жил болгон ингээд төвлөрөөд 24-5 тонн алт жилдээ авдаг байхгүй манай улс Эрдэнэсийн санд. Гэтэл яг 68% дэвтэрээр гарлаа дараа жилд 2 тонн авсан байхгүй. Энэгээр нь 5 бахаа. Тэгээд 20 тонн алт алдчихгүй юу? Монгол улс Эрдэнэсийн сангаас. Тэгээд тэр алдсан буруут нь болохоор нямд орж пөрөдөж хоёр байгаа байхгүй. Яг энэ дээр л нөгөө нэг эхэлсэн байхгүй юу. Тэгээд та нар ингээд Эрдэнэсийн сангаас жил болгон 20 тонн алт хулгай хийгээд байна шүү дээ. Энд чинь олзорлохоо болчихж байгаа шүү. Хулгайгаа хятад руу гараад байгаа юм чи. Ингээд түүцнүүдийг. Далд ороо тий. Далд эдийн засаг болгочихж байгаа байхгүй. Тэгээд Эрдэнэсийн сангаас чи 20 тонн алтыг ингээд энэ хуулиараа ингээд алдаад байна гэхлээр энэ чинь өөрөө нөгөө нямд орж пөрөв дөрж энэ тэрийг буруутгачихж байгаа байхгүй. Буруутгаад байгаа байхгүй. 20 тонн дээр алтан дээр унгаад байгаа байхгүй. Анод банк. Яг би өөрөө. Тэгээд дайраад байгаа байхгүй. Тэгэн гутал ерөөсөө тэр тухайн үед яасан гэхээр бас нэг юм болцсон. Цагдаа байна шүү дээ. Цагдаа манай нэг ТБ-д андуудын салбарыг дээрэмждэг байхгүй. Зохион байгуулалт хойл ингэ байж байгаа шүү дээ. Хоёул одоо яг энэ алтойгийн тоо ярихгүй болохоор хүн ингэдэм байлээ. Хоёул аягүй урд нь 5-10 минут ирэхгүй бол нэг удаа ярихгүй хүмүүс үздэггүй юм байлээ. Тиймээс одоо хоёул чи алтойгаа л яар. Тэгэхээр ингээд алтойг яасан гэхээр манай банкнаас ингээд 860 мянган долларыг хуурамч чекээр ингээд аваа явчихдаг. Зүгээр залилчихгүй юу. Тэгээд тэрний нөгөө нэг баримтлуулах гад ингээд хөөцөлдөд араас нь хөөцөлдөд чи хуурамч чекээр авцсан байна гэд ингээд чи өөрөө яасан чинь эргүүлж өгнө гэдэг тэгээ зогтцсон шүү дээ. Тэнгуут л нөгөөх нь ингээд цагдаад өгдөг байхгүй. Цагдаа өгөөд прокурор нөгөөдгийг чинь хэрэгсгүй болгочихдаг байхгүй нөгөө заллиг. Тэгээ гайхаад нийслэлийн прокурор дээр очисон чинь нөгөө нэг яг нөгөө хэрэгсгүй болсон прокурор Доноо гэдэг хүн байсан. Шалтгаан прокурор. Тэнгэлтэй гэнэ үү? Үгүй нийслэлийн прокурор. Яг хэрэгсгүй болгосон. Тэр 860 мянган тухайн үед бараг манай 4 сая авчихж байгаа байхгүй. Банкны бүхэл бүтэн 1 тэрбум төгрөгийн 4 сантаа байхгүй банк чинь тэр үед. Тэр бидний банк байгуулсан 4 сант нэг өдөр л авчиж байгаа байхгүй. Тэгээд прокурор нөгөөдх нь ингээд баримтлуулсан чинь хэрэгсгүй болгочдөг цагдаагаар. Тэгсэн чи яасан гэхлээр нөгөө Доноо гэдэг прокурор хэрэгсгүй болгосон гэд нөгөөдх нь амралтын нөгөөд Тайланд руу явуулсан байсан. Тайландд одоо 12 тоног ингээд амралтаар прокурор газраас. Тэгээ нөгөөдх нь хүлээж ягаад 12 хоногийн дараа ирэхлээр нь уулзах гэсэн чинь прокурор ерөнхий газар бүр дэвшээ явчихсан байсан. Нөгөө ихчнээ нийслэлийн прокурор. Тийм нийслэлийн прокурор. За тэгээд эн чинь ингээд бүр ингээд прокурор ингээд бүр ингээд
хэрэгцэхгүй болгоод ингээ явчихгоот л би өөрөө ерөнхийлөгч тандсан. Багунд ерөнхийлөгч шүү дээ. Одоо ингээд борхоч улаан цай ингээд лөө дээрэмчээд ингээд ингэчлээ гэдэг. За тэгээд ерөнхийлөгчийн зүгээс ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс борхоч шахалт үзүүлсэн л дээ. Тэгээд ерөөсөө ингээд дийлдэггүй. Нөгөө ахаад хэрэг нэг сэргээлэгдэг. Ахаад нөгөө борхоор нь хэрэгсэхгүй болгочдөг. Тэгэхээр би хууль зүйн байнгын орон тандсан. Их хурлын. Тэр үеийн эдийн засгийн байнгын оронд хууль зүйн байнгын оронд шарав дорж байгаа байсан. Ингээ явж чинь толон үзэж байна. Шарав дорж байгаа тэр үед бол одоо байнгын оронд даргаалаа хууль зүйн байнгын оронд. Одоо ингээ хэллээ. Биднээс ингээ банкыг дээрэмтчихэд лөөр хийчихэд тэгээд одоо ингээ хэрэгсэхгүй болгоод байх юм борхорч. За чинь кайпа гоож тэр нь би дахиад энэ тайлбар өгч. Тэгэхээр ингэсэн. За та нар өнөөдөр төсөөлөн боддоо. Өнөөдөр банкны дөрмөөс ойролцоогоор 50 сая доллар байх тийм ээ. Тийм үү? Тэгэхээр зэрэг нэг нөхөр юмш хуурамч чек авчираад тийм үү? За ингээд 6 шиг чек авчирч байгаа тийм. За нэг 2 сая, 3 сая, 4 сая доллар ч юм уу тийм. За нэг 5 сая долларын чекээр бид 5 сая доллар өгч байгаа тийм үү? За 6 чек өгсөн тийм. Тэгсэн чинь 6 цэг нь маргааш нь ихэд Америкээс ирж байгаа ш тийм ээ. Уучлаарай энэ танаа одоо чек чи хуурамч байна гэдэг. Тийм үстэй. Тэнгүүд бид нөгөө таньдаг босууд юм чи тийм үстэй. Тэр чи одоо манай бас өндөр албан тушаал ус ойр дотно байсан ш. Тийм үү? Тагнуулын очир. Аюу өндөр албан тушаал хулгайч дээрэмж компани захирлууд. Аюу тийм дөрвөн компани. Соёлтой босод байна тийм үстэй. Тэр дээрэмж гэж хэлэхээр босод биш тийм үү? Тэгээ бидний одоо ийм байсан. Тэгэхээр зэрэг өшөө нөгөө мөнгө чи одоо ингээд хоорон чимээр буцаагаад өгчих тгий гэсэн. Тийм үстэй. Тэгсэн ирдгүү. Тийм үү? Гэхдээ энэ өгүүлэгтэй их бас хүмүүс тайлбарлаа байж. Хүмүүс тайлбарлаа. Таа хортой яриа хүмүүс тайлбарлаа. Хүмүүс мэдэхгүй шүү дээ. Яагаад мөнгө алдчих шүү дээ. Яагаад бүтэнд 50 сая доллар алдчих шүү дээ. Хүмүүс ойлгохгүй байхгүй юу? Чи өдрөөр ойлгож байгаа. Жирийн ардсан бол 50 сая доллараа тад гэж алдаад байхад шүүх цагт нь хөдөлдөггүй ийм болс байх уу? Одоо өнөөдөр тийм 50 сая доллар үтэл 5 сая доллар ч гэсэн одоо хүмүүс дээрэмдэж аюултай байж тийм. Тэгэхээр бүгд нь 50 сая доллар шин дээрэмдчихэд тэгээ яг гооштой би тэр их дээрэмж бодоогүй шүү дээ. За энэ ингээд хоромч чиг яатсан юм байна тийм. Мөнгө өгчрөөс өдөөс хойш өгье гэсэн тийм. Өдөөс хойш нэрдэггүй. Тэгээ одоо өдөөс хойш ирсэн. Тэр натаа ярьж яваад гэсэн тийм. Мөнгө дараа нөгөөг тэгсэн чинь ороо нэрдэггүй. Тийм үү? Тэгээ сүүлдээ бол даа болж байгаа юм чи тийм. Би аваагүй болоод. Би одоо хүн 50 сая өгөхөөр би авдгүй гинэ. Би яг тэгээд тэрээс бид бас өгчөөгүй шүү. Монгол онтноос өг гэсэн байхгүй юу? Тэгвчээрээс гол нь бол яасан бид 50 сая доллараар лөөлдөөсөн эдийн засгийн цагтаа гэсэн эдийн засгийн цагдаагийн нүдний хоноор гарсан. Тэгсэн үстэй. Монгол тийм хэрэг гарч ирсэн юм байна. Эдийн засгийн цагтаа нүдний хоноор гарсан биз дээ. Айсан бүр бүгд айсан. Бид нар ч гэсэн айсан. Тэгээд нөгөө тэр ч одоо тэгвэл нийслэлийн прокурор хандсан юм тийм үү? Нийслэлийн прокурор хэрэг үүсгэх гэж үзсэн тийм үү? Цагдаагийн хэрэг үүсгэхэд прокурорт өгж байгаа. Тийм. Баривчлаа. Тэгсэн чинь хэрэгсэхгүй болгоо хийчихэж байгаа байхгүй. Тэнгууцаа амралтын нөгөө Тайланд явуулчихж байгаа. 14 хоног. Тэгээ буцаад ирэнгуутлаа өстө ерөнхий нөгөө прокурордоо даргаал явчихсан. Тэгээд ерөөсөө яасан гэхээр би маргааш нөгөөс баримтлахгүй байсан шүү дээ. Тэгвэл гав биднийг бол аюул гавж ирсэн санаж байна. Бидний гавлаад ингэ гянд хийсэн шүү дээ. Тэр шиг гавлах юм байх гэж бодсон чинь яасан. Нөгөө хэрэг үүсдэггүй. Тэгээ би прокурор уцчихж байгаа. Эдийн засгийн цагдаа тийм үү? Тэгээ одоо яагаад байгаа гэсэн чинь одоо нэг болохгүй юм. Тэгээ сүүлдээ даваа явсан тийм үү? Тэгээ даваа явсан чинь даваа гэж хэлсэн гэхээр инхтрөө эн чинь бол эдийн засгийн цагдаа дийлдэг юм биш байна. Тийм үү? Монгол улсын ерөнхий прокурор чэжээр хамгаалаад байгаа гэсэн тийм үү? Би бол нүд ороод гарсан. Гэхдээ гэн тэрийг үлдээж чад ингэж Монгол улсын ерөнхий прокурор баг байна тийм. Тэгэхээр би баг байна чинь минь хоёрын зүйлээ наагуулсан шүү дээ. Би багаан дээр дахиад гүг очив тийм үү? Одоо ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгч Юнхрилж байгаа тийм ээ. Танаа ерөнхий прокурор Алтав гэдэг хүн чинь улаан цаа ингээд одоо тийм банкны мэл 4 сая аваа авчлаа шүү гэж хэлсэн тийм үү? Орчин үеэр 50 сая доллар тийм ээ. Тийм ээ. 50 сая доллар шүү одоо бол 200 тэрбум төгрөг байна шүү өнөөдөр хараад. Үгүй яг тухайн үедээ л манай бүх 4 сан байсан. Тэр нь одоо хүмүүс ойлгохгүй. Одоо 800 доллар хүмүүс тоохгүй шүү. Тийм 3 тэрбум тийм. Тэгэхээр чинь зэрэг 50 сая гэдэг чинь 315 гээд 450 сая доллар. 450 тэрбум төгрөг байна тийм. Бүгд одоо банкны 450 тэрбум төгрөг тийм. Бүгд 50 сая доллар ингээд залдаад авчих шүү дээ. Чек, хурм чек хийж залдаж юм чи гинт хэрэг шүү дээ. Тэр өдөрч дараагаар нэг негр ирсэн, нэг Африкаас нэг хүн ирсэн чи талын ргууд явуулчихсан тэр гэж жүжиглсэн шүү дээ. Санаж байна уу? Тийм. Тэгээд яг тэр бол юм болсон л дээ. Яг тэгвэл тэр 4 компани захирал 4 тийм нөлөө өгөх нөхдөд.
тагнуулын ахлах офицер гэсэн, нэг нь болохоор манай генералын хүүхэд. Би ч айранд 15 жил болсон шүү дээ. Маш том генералын хүүхэд. Тэгээ дандаа юм томч бол. Эрлийн лав. Нэг нь болохоор прокурорын одоо тэр нэг ерөнхий прокурорын хамгийн ойрын хүний дүү энэ. Нэг нь Эрл компани юу лээ? Эрл компани аян өндөр халамж шатсан. Дандаа юм томчол байсан байхгүй. Тэгэл ерөөсөө би одоо тэр ерөнхийлөгч Улсын байнга үнэхээр дийлдэг. За байж. Тэр өгсөн хажуугаар нь чамаа жаахан засгаа чи кофе ууж харж ингээд ээжлээ явчих. Тэгвэл байж. Тэр энэ дараагаар нь 14 мянга үзэн. Бичлэг хэлбэрээр тав. Тэр нь хамаагүй шүү тав. Энэ чи энэ бод мэдүүлэг биш. Тав санаа зовсон ярихгүй. Энэ бод бид тэр тий нэг өдөр чинь гол ярьсан бол энэ шилээд шүү тав. Яг гэж. Тэгэхээр зэрэг санаа зовсон ярихгүй. Тэгэхээр ингээд тэр одцоо бол ингээд Канада гардаг ш Оросын мап шиг ингээд мап гингүүт ингээд хар шилтэй нэг амар нөхцөл үүдэн шүү дээ. Тий тэгдэг үст ингээ бөөгөө толгоос тий тэгдэг үст би мапыг тэг төсөөлөдсэн байхгүй юу тэгсэн чинь мап гэдэг чинь зүгээр сайхан энерги тийм үү бидний дунд одоо найс нөхөд тийм үү том их мэдлэлтэй тэрийг одоо хэн мап гэж мэдэх юм бэ зүгээр нэг сайхан ингэж явж хагаад 50 долларч матчийг босчдөг байхгүй юу тэр ч байгаа шүү дээ тэгээ одоо бид нар ингээд эхлээд мэдэхгүй явж хагаад 2 3 хоног алдсан шүү дээ мөнгө алдсан гэж мэдэхгүй ороо өгөө нөгөө төрөгийн магаш өгийн Тэгснээс бол магаас нь ч өчтөр орооны хар нөхөр орж талын аваад авчихлаа шүү. Тэгэхээр санаж Африкасны нөхөр нисчирээд одоо ингэ талын аваад авчихлаа бид нар найз хийсэн ч үлээ. Өнөө мөл өтөхгүй байсан гэсэн мэт. Тэгээ одоо болохгүй болоод бүр бидний ялэг ярьсан шүү. Тийм бид нар ч бас даваа яаж бид нар ч бас хүнтэй нийцтэй нэг хүн амьтантай нэг гайгүй сууд шүү тийм үү. Яг энэ дэмжт бол их асуу байсан байл шүү. Бид нар мэдэхгүй бол цаг алдсан. Гэхдээ би ингэсэн яг тэр үеийн баг ундгаа тэр хуулзын гаранд нөгөө шард орж байгаа хоёрыг бол амраагааг л дээ. Энэ Монгол зурч биш ингэж шууд бидний бүх 4 цаг дээрэмчлээ шүү дээ уус чинь. 50 сая өнөөдрийн 50 сая доллар. Ингээд би тэр хоёрыг ингээд яг бол тэр хоёр чинь ингээд хөдлөөд ингээд шаханд оруулахгүй юу. Тэр гот нөгөө хин чин алтан хуйг манай нөгөө зөвлөхийг дутсан. Тэр нөгөө цагдаад боловсон өвчин байж байгаа тэтгэвртэй гарсан хүн манай зөвлөх байсан байхгүй хуулиа банкны Эрдэнэтийг. Тэгээ Эрдэнэтийг дуудаад бааранд аваачаад согтоод уйлсан. Танаа энэ даваач алах нэ. Алтан юу? Тий, уйлаа. Ердөө прокурор уйлаад наатхан нэг зогсоогоод үнэ би тэр одоо амьд байгаа юм чинь бүгд. Бүгд амьд байгаа шүү дээ. Эрдэнэт ч амьд байгаа, алтан ч амьд байгаа. Тэгэхээр өстө уйлаад би ингээд танаа даваа хаста алах нэ тэнд гачин байсан гэсэн. Тэр юм яриад явах юмстай бузрын биш. Тэгээд нөгөөх зөвлөх надаас гойсон. Таач жоохон завсалцгаа. Эдгээр ингээд юу гэсэн бид 50 сая доллар хөнжгөө. Айгүй энд нэг Индонезид нэг алтны юм том газар авцсан байна. Гэхдээ наад чи баян боллоо хэднэ. Тэгээд эргүүлээд өгч шүү дээ. Одоо ингэ хүмүүс бол энэ хэлцэл ойлгочих واخгүй. Ингээ буруу ойлгочих шүү дээ. Хэлцэл биш шүү дээ. Тэгээд яг хөө эргээд ингээд над руу тэгж хандсан. Алтан өөрөө тэр нөгөө зөвлөхөр төр завсалчих танаа мөнгө эргүүлээд өгч. Тэгээд дөрөв дүгнэлт явчих. Тэр юм багаараа энэ чинь бол гэмт хэргийг гэмт хэрэг шалгаж байгаа асуудал шүү. Харин хүчээр Монгол улс ирэхээр өөрийнхөө албан тушаалыг ашиглаж тийм үү? Тэгээ хүчингү болгоод ингээд нэхмжлэхийг ингээд зогсоох гэдэг шүү дээ. Ингээд ерөөсө хугацаа авах гэдэг. Тэгээд яагаад нөгөө сая үндсэн юм руу орё л да. Тэгээ яагаад оролцсон гэхэлэр яг тэгэл залгаад 8 оны хямрал болдог байхгүй юу? Тэнгуут л шүү дээ. Хямралаар чинь бүх банкуд хямарсан шүү дээ. Ганцхан манайх ш. Манай харин ч гайгүй байсан. Зүгээр л бүр голомт зоос бол бүр аимшигтай байдалд орсон байсан. Та хоёул энийг л яриа. За тэнгуут яасан гэхэлэр нөгөө яг ануудыг тийм баримтлах тийм юу үсэж байгаа байхгүй нөгөө нэг энэс одоо хэний золигт гарахгүй гэдэг. Монгол банкны хувьд бол нэг юм нөгөө зууд болоход ингээд хамгийн муу алдаг тий. Өөрөөсөө өгдөг шүү дээ. Тэгээд хонд орохгүй юм тийм ээ. Үгүй яг энэ чинь гэж байгаа юм л да хамгийн эдштэй зүйлсэн байхгүй. Манайх нөгөө актив тавтай хоож идэхэд нөгөөдүүлээ тижээч боломжтой. Жижигхэн банкын гунгаад бол мөлжүүр байхгүй шүү дээ. Манайх чинь тарган цатгалан банк байсан учраас актив тавтай 140 тэрбум хийх боломжтой байхгүй манайх руу. Тэгээд тэрийг нөгөө банкуд нь хоож тэрийг л хэрэгжүүлсэн. Ингээд хэрэг үсгээд энгийн гутал алтууыг ажиллаж эхэлж байгаа байхгүй нөгөө хариугаар. Яагаад гэвэл өшөө авах гэж юу? Үгүй өшөө авах биш. Биднийг шорон тэгээд явуулчвал нөгөө 1 сая тэр долларын чинь хэрэг нь
дарагдах байхгүй. $50 гэж ярил л да. $50 гэж. За яг хөө өнөөдрийн үнцнээр хүмүүс өнөөдрийн үнцнээр бол шүү дээ. 50 сая долларын нэхэмжлэгчийг шоронд хийгээд ингээд далдлаад авах тийм боломж гарчихгүй юу нөгөө. 8 жил явуулчихсан тийм үү? 8 жил. Тэгэл ерөөсөө яг тэнд бол биш шүү дээ. Яг одоо болсон явдлыг яг алтан үеигтэй холбоотой. За ерөөсөө тэр эдийн засгийн цагдаа бол намайг хийх ямар ч утгагүй байсан. Би зүгээр л хувь нийлүүлэгч шүү дээ. За гэтэл шууд нөгөө цагдаагаас шүү дээ. Энийг бол одоо ингээд болио гэсэн тийм юу санал өгчээсэн байгаа байхгүй юу? Прокурор. За энэ бол ерөөсөө хувь нийлүүлэгч өдөрцөн мөнгөөр оролцсон. Нөгөө хүч би тайлбарч чараа. Би ч тайлбарч байгаа хойд ээлжлээ. Тэр ингэдэ Монгол улс үйлчилж байгаа компани хууль гэж байгаа шүү дээ. Тийм ээ? Хүн болгон мэднэ. Хязгаарлалт хариуцлага компани хууль гэж байгаа. Тэгэхээр хязгаарлалт хариуцлага компани хуулиар чинь бол эрүүгийн хариуцлагыг зөвхөн гүйс хэрэглүүлдэг. Төлөөлөл утсан үйл гişүүд хүлээдэг энэ чинь хурал шүү дээ. Төлөөлөл утсан үйл бол яадгүй хэр зэрэг зөвхөн одоо эсрэг төлөвлөгөө баталж байгаа юм тийм үү? Тэн дээр хяналт тавина. Тэгэл болоо. Тийм биз дээ. Дараач бид дуусч яриа. Гэтэл энэ даваа бол ерөөсөө анхнаасаа оролцоогүй. Тийм үү? Даваад анхнаасаа дээрээс банкны дотор ерөөс орж ирж байгаагүй. Анхаасаа түүцэн дарга байсан, үүсгэн бол түүцэн дарга байсан. Тэгээд сүүлдээ 2005 онд би түүцэн дарга болоод даваад ерөнхийлөгч болсон тийм үү? Тэгэл ерөнхийлөгч хийж байгаа шоронд орсон тийм биз дээ. Тэр символ нэг ямар ч тийм оролцсон. Тэгэл орсон тийм үү? Тийм. Тэгэхээр зэрэг даваа дээр хэрэг үүсгэх тухайн үед бол байна шүү дээ. Би юу ч биш байсан. Бүр хувь нийлүүлэгч биш болсон байсан шүү дээ. Хувь банк шаардлага тавина, улс төрлөө орцсон учраас тэд нар бол яг одоо тааш тийм хараа 99 оны хэрэгээр үүсгэсэн юм шиг байна. Одоо энэ чинь одоо би бодоод байгаа шүү дээ. Энэ нь шүү дээ ийм л дараа ийм тэгэд яасан гэхэлэр хамгийн аюултай нь яасан гэхэлэр тэгэхээр дуусчих гэж байна. Тэгэхээр яг үнэхээр хууль баримталдаг байсан бол энэ чинь гүр анзаарах хэрэгтэй байсан. Яа тэр даваа дээрээс орж ирээгүй би бол ингээ 2005 онд ажилласаа одоо гүр анзд өгсөн тийм үү? Яг хуулиар бол тийм үү? Гэтэл яагаад ингэсэн гэр зүгээр миний хар шүү. Би хард чинь даваа нэг иргэний нам гэж явж ирсэн учраас би бол тийж бодоод ирсэн. Чи бол одоо алтан үеийг яриад хэлдэг шүү дээ. Зөв би маш олон нөлөөллийн хамгийн гол нөлөөлөл нь алтан үеиг гэсэн гэж би хэлж байгаа байхгүй юу? Иргэний намаас илүүтэй юу? Тий илүүтэй. Яг бол хувь хүний тооцоо шүү дээ. Тэр чинь нөгөө эсвэл алтан үеиг гэмт хэрэгтэн болно, эсвэл бие гэмт хэрэгтэн болно. Чи настай амьдарч шүү. Тэгэхээр шүү дээ. Тэр Монголын төгөнд ерхий прокурор орсон юм аягаар юм байгаа мó? Үгүй тэгээд ингэсэн байхгүй. За ингээд ингэлээ. Тэгээд энэ чих уучраас таараа 19 сарын 10-нд чинь арчлалын өдөр байхгүй. Тэр өдөр бид гурыг барьсан чи санаж байна. Энэ чинь шүү дээ. Яагаад гэвэл нөгөө яг нэг улс төржүүлээд тэгээд нөгөө намайг нөгөө иргэний хөдөлгөөний намын дараа учраас арчлалын өдрөөр шууд барьцлаад хорьсон. Чи гурыг шүү дээ. Зүгээр гинтл өдөөсөөс намайг дуудаад танаас нэг тодруулга авах гэсэн юм та мөрдөн байцаах газар хүрээд ирэж тэгэл бол 5 минут л болно гэсэн байхгүй. Би юу ч бодоогүй. Нөгөө нэг намын ажил хийж байгаад нэг хурал мурал хийгээд мэдээлэл гаргаад нөгөө эвслээс нь ганц хүн хурлын гишүүн болсон нөгөө их бат. Тэр мэрийгээ дэмжээл ингээд тэгээд байсан чинь шүү дээ. Би нөгөө мөрдөн байцаах газрыг мэдэхгүй. Нэг хүнээс асууж байгаад яваад очисон чинь шууд цагдаа тавиад тэгэл ингээд ерөөсө харуулдаа суулгаж байгаа л утас хурааж аваад тэгэл баривчилсан шүү дээ. Тэгээд яасан гэхлээрээ шүү дээ. Надад маш ялгууртай хандаад ирүүд нь шүүсэн байхгүй хамгийн аюултай. Тийшээ аваачаад шууд подолор хийсэн байхгүй. Тэр подол гэдэг нь болохоор шүү дээ юм бэ. За тэр хоёул энийг л яриа. Энэ алтан үеийг юм л яриад. Харин санаатаар ярьсан тийм үү? Тий санаатаар энэ чинь биш ингээд ялгаж аваад тэгээд тэнд чинь нөгөө шүү дээ хүн амны давтан гэмт хэрэгтэй. Тийм цаазын ялтай усууд руу хийчих байгаа байхгүй. Подолор. Намайг гэсэн нэг хажилтуулах гэж байгаа байхгүй. Тэгээд тэнд би нэг 3 хоногт чинь бас нэг ами аргацгаад нэг юм гайгүй тасхын зорж байгаа байхгүй бодвол тэгсэн чинь намайг шууд дуудаад юу өөр юм руу шилжүүлнэ гэхлээр би тэгсэн байхгүй. Гэхдээ эндээ байвал яасан бэ те? Одоо шинэ юмд ахлаа ахаал шинэ хүмүүстэй уучраа болгоно шүү дээ. Тэгсэн чинь ерөөсөө би тэнд нэг санал авахт нь тамхи татхгүй гэж бичсэн байхгүй. За энийг яриа. Энэ чинь ирүүдний шүүлт яриад шүү дээ. За. Тэгээ бичсэн чинь намайг авчиад нөгөө нэг дээшээ бүр 5 давхарт юу хийчихдэг байхгүй нөгөө нэг таншиных л. 10-аад юм нөхдөө. Тэгэхээр шомч тамхи оруулдаг шүү. Дүүрэн тамхитай тэд гуцсан тамхи. Тэгэл цогсоо цаггүй тамхи татав. Тэгээ би чинь тэр чинь угаартаад ингээд байжлаа. Тэгээ тэнтэй бол тэрнээс ингээд тааз нэг хөлдөг. Тэгээ дээр нэг тусаал тусаад.
Тэгээ н унтахтай байж шүү дээ. Ингээд нөгөө шофроод болж унтанд ингээд тэгээ ингээд шал ногт хамаг юм нөгөө тусаад байдаг. Тэгээ нөгөө ингээд өвлийн өдөн хүүртгэхтэйгээр энэ унтна шүү дээ. Шөнө. Тэгэл ингээд ерөөс унтчихсан байхгүй. Тийм юм хийчээд тэгээ яг 12 сарын 31 заа 8 оны 12 сарын 31-ээс он гарах шөнө биш үү? 31-ний шөнө бүх хүн явуулах хийж яхад биш үү? Гагнуур хийгээд. Би өстой яаж шүү дээ. Тэр яг нэг канон дээр нэг холтоор утчихын тий. Еврейчүүдийг нэг ингээд утдаг шүү дээ. Ингэж оруулаад. Яг тийм бүр ингээд цаад үднийх заасан биш үү, тийм үү? Тий. Тэгээд шүү дээ. Тэгээд шүү дээ. Энд чинь нэг ингээд ерөөсөө ингээд яг он гарч ах чинь би ингээд нэг угаартай алтан амтан болсон учраас алтан буцаага чам амтан болсон тийм үү? Ерөөсөө надад тэгээд тооцоо хийсэн байхгүй. За. Тэгээд байж дээ би ингээд нэг чоож нөгөө юу нэмж хагнаад байгаа шүү дээ. Нуус төмөр хаалган тий. Тэр шорон чи байшин дотор байшин байдаг байхгүй юу? Хоригч тий. Тэгэн гутал тэр ямар ч агааржуулагч байхгүй. Тэгээ тэрэн дотор нэг ингээд ийм төмөр хаалгыг биш нэг талхавдаг нөхөр ингээд тэгээд ингээд утаа цагаад байгаа. Харин тийм. Тэгээд тэрэн дотор байгаа нөгөө тамхи татдаг улсаа чи бас арай гайгүй хардлага авдаг юм бэл. Тэгээд үхлээгээд орилоод байгаа байхгүй. Тэр чинь нэг агнаад албаар тий. Албаар ингээд ерөөсөө тэр нөгөө уул нь өмнө бол он гарах гал бөөн баяр ёслолтой гэдэг шүү дээ. Бүх хүнсэлтэй. Гэтэл тэрэн дотор бол 19 шинжилгээ. Он бүр амжиж яах. Тэр 11 12 цаг тэгээд байгаа байхгүй. Шөнийн гагнаад байгаа байхгүй. Тэр чинь шүү дээ. Яг ирүүдэн шөвж байгаа үстэй. Амар бүр. Тэгээд би чинь байна шүү дээ. Ингээд одоо агаараа бүгдтэй тэмцээд байгаа шүү дээ. Шоронгоос гарсан хүн гэдэг чинь биш амьсгалахгүй байж чаддгүй юм билээ. За тэгээд тэр хүн чинь биш шүү дээ. Зөв хоолгүй байж чадна тий. Ямар нэгэн өвчнийг дистэй байлаа. За амьсгалыг бол үнэхээр дисч чаддаг. 5 минутын дараа хачин болно шүү дээ. Тэгэл ерөөсөө бүр ингээд нэг угаартаа бөөлж ингээд битүү ингээд хуцсан гэл амирхандаа нэг хүүтгэн шүүгээд байгаа байхгүй. Тэгэд ийм аимшигын ус واخгүй манайх чи. Зэрлэг байгаа шүү дээ. Тэгээд дээ шүү дээ. Чи бас ингээ хүний их яриад байгаа байхгүй юу? Айгүй харин тийм хүмүүстэй одоо юм ойлгохгүй бид нэр. Тэгээд нэг сая ингээд яхад нэг зоригийн хэрэг гээл те. Тэгэл тэрэн дээр ингээд юу гэж байгаа байхгүй юу? Ирүүдэн шүлдэ. Надад инээдтэй. Тийм ирүүд. Яста бид нарыг бол жинхэнэ ирүүдсэн байхгүй. Ялангуяа хамаг тэр подолоос гараад би энд ямар санд тэр хамгийн аимшигын газар нь би энд байя гэж гуугаад байхад ижил сүрхтийг нийлгээд. Тэгээд тэр танашааны тэр баг 10-аад хүүхдийн дунд хичиж байгаа байхгүй. Тэгээд тэргээ тамхиар хангаад. Би нөгөө юун дээр тамхи татдаггүй бичсэн алдаа болсон байгаа байхгүй. За энийг тэгвэл өстө тамхиар утаад үгүй. Тийм ээ. Тэгээ бүр утаад ингээд амьд байгаад тахлаар шүү дээ. Дараа нь ингээд бүр тамхиараа утаж байгаа байхгүй. Энэ чинь бол жинхэнэ 45 оны одоо тэр ген нацистыг хэрэгжилж ирсэн ирүү шүлтэй байхгүй тий. Угаартуулж ингэж. Тэгээ би өстө бүр бөөлжөө өстө баларсан шүү дээ. За тэгээд би дахиад сануулъя. Энэ лайв хийж байгаасаа би дахиад сануул. Өнөөдөр бид нар яг юунд тухай лайв хийж байгааг бол Анод банкны шүүх хуралд Монгол улсын ерөнхий прокурор тийм ээ ийм алтуурыг нөлөөснө гэж байгаа. Тэгэхээр даваагийн ярьж байгаагаар бол одоо бидний тэр нэг өнөөдрийн хүн цэнээр бол 50 сая долларыг бид нар бол бүр яг тэр жинхэнэ одоо мафийн юмд алдсан. Энэ бол гинт хэрэг. Энэ дээр эргэлзээд байх ямар ч хүн энийг бол гинт хэрэг. Чек хоромж чекерээд мөнгө авч байгаа шүү дээ. Тийм биз дээ. Улаан цаа эн чинь бол гинт хэрэг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхэд бол харин бид нөгөө мөнгө зээлдэгч алдаа тийм үү? Одоо би тэр дараа нь хоёул яриа. Тэр мөнгө зээлдэгч алдсан бол бидний гинт хэрэгтэн болгоод 156-ыг 8-ыг гэж байгаа тийм үү? Онц хүн гинт хэрэг гэж очиж давж яадаж байна. Бид нар ч юм онц хүн гинт хэрэгтэй шүү дээ. Санхүүгийн. Тэгж байгаа шүү дээ. Тэгсэн мөртөөс харин жинхэнэ онц хүн гинт хэрэгтэн одоо нөгөө 50 сая доллар чинь дөөрдөө бидээс дөөрдсөн улсуудыг яаж юм? Тэ? Ерөнхий прокурор. Тэр нь ерөнхий прокурор ингээд хэрэгсэхгүй болгосон ингээд Таиландд юу амралт өгөөж явуулаа. Зугаалуулаа. Тий. Одоо энэ бидний ийм шүү дээ. Нэг ануудын хэрэг гэдэг дээр ажилласан бүх улсууд албан тушаал дэвшиж гадаад явсан гэдэг. Шүүгчнэр нь хүртэл Америк ингээд ерөөсө таслаад Америк Англи руу гээд ингээд амраад тэгж хийдэг л улс шүү дээ манайх чинь. Тэгээд ийм улсад юм тэр хүний эдийн засгийн эрхчлэл алс зүйл. Тэгээд 35-аас доош насны залт хараарай. Бас нэг баруун түвшинд компани засаг яриад байгаа шүү дээ. Ярьж байгаа ямар ч байсан.
Би бол Монголд бас бидний үеиг одоо бас арай өөрчлөгдөх гэж боддог шүү дээ. Тийм учраас лайв хийж байгаа. Өнөөдөр бол бид нар бол ингээд одоо 50 өнөөдрийн тэр үеийнхаар бол $860 million өнөөдрийн одоо үнэ тийм ээ. Өнөөдөр бол банкны дүрмээс $50 багш байна тийм үү. Тэгэхээр тэр үед бид нар $860 million гэсэн дүрмийнхаа санг алдчихсан байна. Өнөөдрийн одоо 2022 оныхаар бол $50 буюу одоо баг 400 тэрбум төгрөг тийм. 400 тэрбум биз дээ. Тэгээд буруу яриад бол засаараа 400 тэрбум төгрөг одоо өөрдөлөд хахад энийг бол яасан гэхээр зэрэг одоо энэ дээр бол хэрэг үүсгэхгүй. Харин ч тийм ээ. Тийм үү? Эдийн засгийн одоо цагдаач хэрэг үүсгэх гээд байна тийм. Эдийн засгийн цагдаас хэрэг үүсгэх гээд прокуроос яг болоод ирсэн байна тийм. Тэгээд бүр болоод хар зогсохгүй. Ингээд зогсохгүй бүр Анаа банкны 2008 оны хямрал дээр нь яах вэ? Бүр ингэж бидрийг бол одоо ингэж одоо баг одоо тэр сүүлийн нэг жил чи одоо ингээд Анаадаг тампуурлаа энэ төр гэдэг юм яваад байсан шүү дээ. Чи санаж байна уу? Тэгээд манай банкас 94 төгрөг гадагшсан. Тэгээд тэр үед бол уучлаарай өнөөдөр бол 94 төгрөг баг мөнгө гэж өнөөдөр бол 900 тэрбум гэсэн. Өнөөдөр одоо тийм нэг их найд гэсэн үг тийм үү? Өнөөдөр Альч банкнаас нэг их найд банк гадагшаад ямар ч банк дампуурна. Өнөөдөр ингээд өнөөдөр бол шүү дээ ямар ч банкнаас одоо нэг их найд гадагшлаад ямар ч банк хөдөлгөөн дампуурна. Өнөөдөр бол тийм үстэй нэг их найд. Тэр яг тийм болсон. Тэгэхээр одоо чамаа хэлэнгүүд би юу шиг гэдэг нь бол эдгээр чараа санаатаагаар баг тийм Анаа банк дампуурах гэдэг гэж ингэж янз бүр юм яриад тийм үү? Тэгээд манай хас 94 төгрөг гараад тэгээ одоо сүүлдээ бол мөнгө болсон шүү дээ. Яг би ингэж л сая өнөөдөр бол яг энэ удаагийн зөвхөн алтан үе гэчлээ тий. За. Гэтэл бид нар чинь биш үү бүх л бүтэн системтэй байлтсан байхгүй. Яг тэгвэл Монгол банк бидний эсрэг, хууль зүйн яам бидний эсрэг, цагдаа бидний эсрэг дандаа нөгөө их ашигын зөрчилтэй цаана. Асар том ашиг сонирхлын зөрчилтэй байсан байхгүй юу? За тэгээд тайлбарч тэрийг тэгэхээр хүмүүст ойлгоно. За яг прокуратурын ийм зөрчилтэй болчихжээ. Сая долларын асуудал болчихж шүү дээ. Прокурор бол биднийг алхаас өөр аргагүй болсон. Эсвэл би өгнө гэдэг. Ерөнхий прокурор ч өөрөө өгөхгүй тулд бол өстой бүх хүчээ хайж байгаа хгүй тийм. Ингээд хэрэгсэхгүй болгоод тэгжээс намайг ингээд сулах гэхлээр сулуулахгүй ингээд тий. Наадах ч өстой болохгүй гэл. Тэгээ нөгөө тухайд бас нөгөө мөрдөн байцаагч чинь тэгжсэн билээ л дээ. Энэ бол хамааралгүй юм байна уу? Энийг чөлөөч тий. Тэгм бол үгүй прокурор зөвшөөрөхгүй. Тэгээ за тэг ингэсэн. За би хамгийн эхнээс нь нээсэн дээ. Виктор хараа. Энэ ерөөс юм яагаад эхэлсэн гэхлээр ингэж байгаа байхгүй. Чиний нөгөө лайвуудыг үзсэн учраас яг энэ дээр би тайлбар хийхгүй болохгүй байна. Тэгээд би яг 7 хоногт нэг удаа гэж тайлбар хийгээд. Тэгээд би байнга ингэж чадахгүй. Маш их ажилтай байгаа учраас. Гэхдээ ингэж болтой даа хараа. Чи байгаа газраас яг ороод иж болдог байхгүй. Яг би ингэж яасан дээр. Ер нь 7 хоногт нэг өдөр цаг гаргаад чиний ингэж эцэстэн өөртөө хамааралтай. Үнэтэй миний ярьсан үнэтэй. Тэгээ ингэ явчих. Тэгээ би нөгөө өмнөх ярианууд дээр чинь ингэж цорл. За тэр ойлголоо. Тэр одоо нэг дуусчих. За би тэгвэл ганц дүгнэлт гаргачих тийм ээ. Дүгнэлт хийчих тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн лайвын юу бол тийм ээ. Өнөөдрийн лайв бол даваагийн одоо мэдэгдэж байгаа тийм ээ. Албаасаа мэдэгдэж байгаа шүү дээ. Хааж ирсэн хамгаална тийм ээ. Энэ ийм ном гэж энэ ном ийм учиртай. За яг хайж одоо гараад. За тэгээд би болохоор нөгөө ерөнхийлөгч Баттулгад ерөнхийлөгч байхад нь технологи ингээд экспортлё, технологи үйлдвэрлэе, цоошин технологи. Тэгээд ингээд улс орны яг ингэсэн байхгүй. Тэгэхээр ерөнхийлөгч өөрөөсөө хуульсан мөнгө гаргаад 50 сая төгрөг гаргаад тэгээ энэ номыг төрмөх зохиолчоор бичүүлсэн. За. Энэ номон дээр энэ баримтууд нь байгаа. Тэр бүр тухайн үед болж ирсэн тэр хууль зүйн байнгын хороо тэр ерөнхийлөгчийн хийжсэн нөгөө албанчгууд алтан өрөө өгчээсэн. Баримттай юм чи. Би зүгээр амаар ярьж байгаа юм биш. Тэгээ энэ ном ингээ гарангуутлаар хаалттай болцсон. Хаалттай ном болцсон. Ерөөс нь юураа заруулахгүй. Намын бэлгүүрүүд авахгүй. Ягаад гэвэл энэ дэр нөгөө их мэдл бүхэн хүмүүсийн баримтууд байгаа байхгүй. Амазонд зарчиж. Яг энэ чинь ингээд англи дээр гарах юм л да. За. Аянда. Тэгээд дэлхийд гарчин аянда цаг нь болох. За нэг юм байна. Тэгээд энэ номыг тэгээд таа би энд тайлбар хийчих. Манай даав бол маш ноцтой мэдээлэл хийж шүү. Тэгэхээр зэрэг одоо тухайн үеийн $860 million буюу өнөөдрийнхоор $50 сая
одоо би мафиа гэж хэлье. Мафууд санхүүгийн одоо махинасаар хуурамч чекээр үйлдэж тийм ээ, хуурамч чекээр тийм ээ. Хуурамч чекээр одоо заллин авч яхад энийг бол Монгол улсын ерөнхий прокурор ийм алтан уяг чэжээр хамгаалсан юм байна. Тийм үү? Өөрөө өдөржсэн бүр. За өдөрсөн юм уу те? Тий, өдөржсэн. Үнэн бодож чадав. Би харин хэлээд дээ шүү дээ. Би ерөнхийлөгч одоо хууль зүйн байнгын хороонд шарав дуржгүй над хэлжсэн байхгүй. За ингээд ерөнхий прокурор хамгаалж байгаа юмыг бол өстэй яаж чадахгүй шүү. Ерөөсөө тэгээд прокурорын хяналт Сүхбаатар гэдэг хүнтэй уулзах намайг явуулсан байхгүй юу? За. Тэгээд тэр Сүхбаатар гэдэг прокурорын прокурорын уулзсан чинь яасан гэж байна. Яасан гэсэн чинь ерөнхий прокурор бол биднэр дийлэхгүй шүү дээ. Би мэдж байгаа гэж тэр хүн. Энэ лойер дээрмийг би мэдж байна. Прокурор нөгөө хяналтын хариуцсан тэр Сүхбаатар гэдэг хүн шүү дээ. За. Та ерөнхийлөгчтэй зурлаа. Ерөнхийлөгч нэг дийлж магадгүй өөр хинч дийлэхгүй гэж байгаа. Монгол улсад. Ерөнхийлөгч дийлэхгүй юм чи. Ангисан. Тэр багантайгаа яриа. Багантайгаа болохоор чинь зэрэг миний оюутны зүйлийн дараагаас Одесс өссөн шүү дээ. За баганд бид нар ч оюутны цагийн одоо найзууд шилхэн цаашаа зүгээр манай дарга байсан. Эвлийн хорооны дарга тийм үү? Би бас нэг тухайн сургуулийнхаа полихаа сургуулийн эвлэлийн тэр үуч эвлэл гэж байсан тийм ээ. Эвлэлийн бас нэг юу ч гэсэн идэвхтэй нэг нөхөр байсан юм одоо нэг ямар ч гэсэн. Тэгээд хурал одонгоо би очдөг. Тэнгүүд баг дараа ингэ сууж идэг тийм ээ. Өдөртдөг тийм ээ. Тэгээд энэ оюутныхаа зүйлийн дараа ерөнхийлөгчдөр очиж байгаа. За эрхэм хүндэт ерөнхийлөгчөө танаа тэр юм алтан гэдэг хүн ч одоо бидний ингээд 860 тийм үү 60 мянган доллар ч одоо ингээд улаан цаа ингээд өөрчилж авч одоо эн чинь маш онц ноцтой гэмт хэрэг үстэй. Монгол улсын төвөнд гарч байгаа үг тийм үү? Маш онц ноцтой гэмт гарчаад авч чинь одоо ингээд танаа энэ ерөнхий прокурорч одоо ингээд чэжээр хамаарах цаа гэсэн чинь хэм бол за би ойлгодог гэсэн чинь тийм ээ. Тэгэхэд тэгээ байхгүй. Тэгээд 7 хонос 8 хонос 14 хонос тийм үү? Тэгээд сүүлдээ хайсан шүү дээ. Тэгээд яг ерөнхийлөгч бол аргаа барсан. Сүүлд нь телевизэд дуудаа. Үндсэндээ олон нийтийн телевизэд дуудаад алтуугийн хажуудаа суулгаж байгаа. За чи энэ ануудын асуудлыг шийдээ нөхөр минь шийдээ чи энэ улаан цай энэ лойрыг яагаад танах шийдэхгүй нэгэд телевизээр үү? Телевизээр тэгсэн шүү дээ. Хажуудаа суулгаж байгаа. Чаад юу яриад байна? Үгүй бодиттой юм чинь. Үнэн. Одоо баг ондгоос өөрөө мэдчихэ. Зүгээр тэр Батлаад хамгийн дарга байсан. Тэр хүн байж тэг өөр ингээд туслах гэдэг. Даваа нэр энэ улаан цай энэ нэр үнэхээр бат ишггүй бол өстой гүйсэ. Тэр баг ондгоодгүй энэ одоо арай болохгүй. Энэ ийм улс байж болохгүй тий. Банк ингээд дөрмийн сангийн дээрэмчдэг тий. Ерөнхий прокурор ийм улс байж болохгүй гэлээ тэгээд байгаа байхгүй. Арайч ийм арайч ерөнхий прокурор дээрэмс гэж бодохгүй. Доотлын хараа миний хувийн бодлоор ийм байна. Арайч ерөнхий прокурор дээрэмдэг байна. Миний хувийн бодлоор тэр гурав үнэхээр лобби гэдгийг гайхалтай байсан гэж бодоод байгаа шүү дээ. Үгүй би дөрөв байлаа. Тэр байлаа. Юу байсан? Дөрөв байсан тийм. Тэр нэг юу тагнуулын агс хавцар өснө хөрөө шүү дээ. За. Тэрэн дээр чинь би өөр ингээд очиод уулзаад байгаа байхгүй. Уулзаад тэр чинь эмнэлэгт ирчихсэн. Ингээд тэрэн готлоо шүү дээ. Зүгээр тэрэн готлоо уулзаад та нар ингээд бидний мөнгө өгчөлдөө. Ингээд та нар бол ингээд баларна шүү дээ гэсэн чинь. Тэр чинь үгүй алтууийг ингээд зохицуулчих нь чи бити яагаад л бид нар чинь ингээд хамт юмсэн цаана дээр алтуу хэл баг шүү дээ. Ингээд өөдөөс ингээд томроод байгаа юм чи. Үүндээ гिचүү. Тэрээс яг ерөнхий прокурорыг бол хинч дийлэхгүй юм бэл. Тэгээ юу ардчихсан. Тэгээ тэр хүний их мэрх. Гүн арчсан сайн гэж. Яа, тийм ус вэ. Намаас арчсан. Ер нь шүү дээ. Тэгээд ийм би бас нэг янз бүрийн хүмүүстэй харьцдаг гадны янз. Тэгээд ус чижтэй гэдэг үсэн шүү дээ манайх. Ийм ус вэ тийм үү гэдэг. Ерхөө баг дээр мэддэг. Яа чи од нэг өдөр онгоо энэ одоо хүмүүс одоо энэ хоёр онгоо ярьж байгаа гэдэг шүү. Яг одоо энэ их мэдл бүхий энэ одоо гүрэн барьж байгаа усууд тэгж хийжсэн шүү дээ. Би бас яа энэ мэдрэмж юм бэ те? Юу гэж ойлгохгүй би энэ дараа. Гэхдээ яг үгүй ийм л дээ. Яг та хоёр ч юм бол ингээд юм хөдөлгөөний ажил суралцаа тийм үү? Ерөөс ингээд 10 жил онд сурцсан. Таавал тэгээд ерөөс юу ч ойлгохгүй. Тэгээ ийм амьдрал ойлгохгүй. Зах зээл гэж амар хариуцсан юм. Гүрээ та хоёр ч ойлгохгүй шүү.
Тэгэл хоёулаа онц төгсөн. Хоёр мэрэл. Тэгээд шинжлэх ухааны оргилч нь Орос л байлаа. Тэгээд нэг нь Одесс, нэг нь Ленинград руу ингээд сургуульд явсан. Электротехник ингээд ингэсэн. Дээр нь манай хоёр чинь ингээд төгсч ирэл тэгэл яасан инхтер гок үйлдвэрт автоматжуулалтын инженер 10 жил хийгээд үзтээ тий. Тэгээд хүрээлэнд ажилласан. Бүр амж болохоор бас нэг хүрээлэн мөрөөл ингээд энэ 5 толгойн нөөцийг тогтоох яв хийжсэн. Би өмнө говьд нэг Балдан ангийн офицер байх чинь гүр амц тент тэгэл өмнө говьд 5 толгой тийм хийжсэн. Тэгэхээр та нар бол ийм юм руу ингээд ерөөсө сэтгэхгүй байхгүй. Үүндээ толгойч өгөхгүй юм уу? Харин би одоо чамд хахад бас чи аимшигтай ярьж шүү чи. Одоо чиний ярьж байгаа бол Монгол улсад аимшиг кинод юм байна. Юу 90 оны тэр яг Орос юм тийм үү? Үгүй тэр чинь ингээд тайлбарлаж байгаа хит хит юм дээр бид нар чи ганц энэ юу шүү дээ. Тэгээд нэг дээр юм байгаа шүү дээ цаг дээр. Тэгээд тэр мэй чи ингээд ерөөсөө л тэр Орос гэсэн байхгүй. За дуусна. Тэрний дүнлэг дуусна. Тэгэхээр ингэсэн байна нөхдөөтэй. Тэгэхээр одоо ингээд лайв дуусаад дүнлэлтэй хэлчих тийм ээ. Тэгэхээр зөв ер нь одоо даваагийн ярьж байгаагаар бол шүү тийм ээ. Би бол яг одоо хүн болон хайр дургийн хуваараа даваа бол ерөөхдөө манай аюулгүй байдал тийм үү? Улс төрийг хариуцж ирсэн. Би бол мэдээж тухайд өдөр тутмын хайж хийгээл тийм ээ явж ирсэн. Тэгэхээр шинээр багийн дээр зээл мэл гэдэг чинь зөндөө бол асуудал байна шүү дээ. Тэгэхээр энэ ажил ийм болчихлоо гэж чадахгүй бол одоо даваад өгсөн тийм ээ. За би дийлэхгүй юм шиг чэнийг аваарай гэл тийм. Гэсэн тийм үү? Тэгээд даваа өдөр шөнөөр явсан. Даваад өдөр шөнөөр явж сүйдээ улс төр орцсон тийм үү? Чадахгүй болоод тийм. За тэрээс гол дүгнэлт нь ийм байна. Яг одоо бод амьдрал дээр бол яг 90 оны тэр Оросын кино үзэж аимшигтай. Ингээд прокурор ягаал тийм. Тэр чинь Монгол байсан юм байна тийм үү? Энийг ба шүү дээ ингээд цагдаагийн манай нөгөө зөвлөх хэрэгтэй тэр чинь нэг цагдаа юм шүү дээ. Сайн байсан. Тэгээ хамгаалтын дарга чинь нөгөө дамжин гээд гавьяатай байлаа манай урдаа хөдөн байсан. Энэ дандаа гүйцэтгэх ажиллагаа л хийсэн. Энэ ерөөсөө тэр дээрэм тэр лойр дандаа цагдаагийн гүйцэтгэх ажиллагаа. Цааталтай юу? Тэг цааталтай. Дандаа нөгөө төр нь ингэж төрийн оролцоотой дээрэм хийж байгаа хгүй. Тэгээ төрөөрөө хамгаалцдаг. За тэгэхээр хараа яг тийм юм биш шүү. Зүгээр манай Монголд бол тэгтээ бид нар буудалцах гэсэн санаж байна. Ганц зурагч буу бодолж автомат тодтолж аваад. Өө тийм тэр бол ерөөсөө би бас настай юм билээ. Ингэсэн. Та нар санаж байгаад яг би нэг хойд солонгосын ерөнхийлөгч шиг нэг хүсэг те. Баахан бүх зөв янз бүрийн улсууд ажилд аваа тийм үү. Тэгээд би ичээд тийм үү. Энэ тентүүл ингээд баахан буутаа улсууд аваа дагаа яваад идэг. Тэгээд тэр манай хамгаалалтанд хэлсэн. Өчөө одоо болилтой энэ хүмүүс өвж одоо хойд солонгосын ерөнхийлөгч шиг те. Санаж байна. Би яг ингэсэн л тэгээд сүүлдээ инх тэрийг цогтолгосон ч юм дахин л үү те. Чи дөрөв тийм шүү дээ. Чи өөр юм бас. Чи өөр юм халаа те. Тийм тэр чинь бас нэг тийм. Гэхдээ ер нь бол байна шүү дээ. Тэр чинь ингээ автобус дүүрэн ингээ зэвстэй нөхдүүд хэлж байгаа байхгүй. Гэхдээ тэр чи өөр юм яриад байна. Тэр ингээ яг энэ одоо юу яараа? Яг энэ чекийн хэрэг шүү дээ. Яг энэ чекийн хэрэг дээр бол тухайд яасан бид нар ингээд өнөөдрийн байдлаар 50 сая доллар алдсан. Тэгээд тэдэртээ бол эхлээд хуулиар үүсгэх гэж үзсэн тийм үү? Хуулиар үүсгэх гээд дийлэхгүй сүүлдээ Монгол улсын ерөнхийлөгч нь дийлэхгүй байсан тийм ээ? А тэгэнгүүт бид нар яасан гэхээр зэрэг ярилцж байгаа. За тэгвэл та нартай одоо хуулиар дийлдэг юм бол өстой тий? Одоо юу гэдэг те бид нар тагнуул одоо нөгөө буухан хуульч ажилд аваад баахан хамгаалалтаа зэвсэн ягаа тийм ээ? Би одоо хойд солонгосын ерөнхийлөгч нөгөө Ким Жун шиг өчнөө тийш хамгаалтын юунд ороод ягаад бол над руу занл хийж ирсэн. Тийм ээ? Алан хятна гэдэг ингээд чиний амь настаа чи ярин шүү занл хийж ирсэн шүү дээ. Тэр нөхдөд тийм ээ? Тэгээд бид нар чинь баг сүлдээ дээрэм хийжсэн тухай үед тэд буцааж дээрэмсэн шүү дээ. Санаж байна. А тэгээд тэд нар бол би одоо залбирч байгаа. Яаж буудалцсан болоогүй тийм үстэй. Тэд нар харин өстой тэгээд тэр мөнд хариуцлага улсуудад буудалцсан баг. Тэрнээс манайхан бол очиод залуучууд гүйжчихэд хамаг юм хаалгыг нэгдэл тийм үү? Эд хөрөнгө болоод авчих гэсэн үстэй. Тэгжсэн шүү дээ. Тааж санаж байна. Тийм аимшигтай болж ирсэн. Тэгээд буудалцаагүй л тэгээд яг тэд нар бол арай буудалцаагүй. Тийм үү? Тийм аимшигтай болж ирсэн шүү. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг чи одоо даваагаа ярьж байгаа цааталт нь одоо даваагаа ярьж байгаа баг л одоо нэг Канада гардаг гол маркет хийсэн ерөнхий прокурор алтай байсан байна. Тэгээд даваа бол энэ номон дээр бүх баримт нь байгаа гэж хэлж байна. Тийм. Бүх баримт нь байгаа гэж. За ингээд босхгүй даа. За анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд даваач гэсэн цаг гаргаад ирсэнд баярлалаа. Тэгээд ингээд хүн амт ирээд ингээд лайк марк дараад ингээд ханаад би бас сая би одоо нэг хэдхэн ороход 40 болцсон ба шүү дээ. Би одоо 400 бодохоос ингээд бодож байгаа юм чинь мөрөд чинь тийм. За бүгдээ нөхдөд аюу лайк дараараа, шеэр хийгээрэй. Тийм ээ. За баярлалаа. Тэгээд дараагийн хагасаа дээр өртөөхөө. Хагасаа дээр хийж идэх үү. Бүтэн дээр чинь чиний чөлөөтэй өчнөг үү. Тэгээд. За баярлалаа. Гэт дуусаа. За.